Европын холбооны үнэт зүйл ба ураа. Европын үнэт зүйлс юу вэ? Европын үнэт зүйлсийг Европын холбооны тухай гэрээ болон Европын холбооны үндсэн эрхийн дүрмэд тусгасан байдаг. Үүнд хүний нэр төр, эрх чөлөө, ардчлал, тэгш байдал, хууль дээдлэх яс, хүний эрх зэрэг орно. 2000 онд Европын холбоо нэг төрлийн ураа лозунг сонгосон. Ямар ураа байсан? Европын холбооны 2000 онд сонгосон ураа бол олон янз байдлын нэгдэл юм. Хүний эрхийг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан хувь хүн бүлэгтэй Европын парламентаас жилбэр олгодог шагналыг юу гэж нэрлэдэг вэ? Европын парламентаас хүний эрхийг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан хувь хүн бүлэгт Сахаровын нэрэмжит сэтгэх эрх чөлөөний төлөөх шагналыг жилбэр олгодог. Европын холбоо хэдэн онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн бэ? Европын холбоо 2012 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Европын сүлд дуу хэн зохиосон бэ? Европын сүлд дууг Людвиг ван Бетховен зохиосон. Людвиг ван Бетховен зохиосон дууг Европын сүлд болгосон.